Монгол Улсын төрийн шагналд соён гэгэрүүлэгч нийгмийн нэр зэтгэлтэн академич Бямбан Эренчингийн 120 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын засгийн газрын тогтоол гарсны дагуу архивын ерөнхий газар өнөөдрийн энэ үзэсгэлэнг бас нээж олон нийтэд танилцуулах бэлэн болоод байна. Бэлгүүн номч Иншүү бүү Бямбан Эренчин сэдвт үзэсгэлэнд үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хувь хүний гаралтай баримт түүхийн баримт бичгээс гадна Монгол Улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харуулах архивын хосгүй үнэт 150 гаруй баримт, 100 гэрэл зураг, аудио болон видео дүрс бичлэг тавигдсанаас гадна эрхэм хүмүүн Бямбан Эренчингийн гэр бүлийн төлөөлөл мөн Монгол Улсын соёлын гавьяа зэтгэлтэн дуун хөрвүүлэгч Аким нарын хувийн цуглуулга, Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж байгаа ном бүтээл, нэвтрүүлгийн зүйлсийн дээжээс нэгтгэн баяжуулж дэглэн та бүхэн болон олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна. За өнөөдрийн манай энэ үзэсгэлэнд бол академич Бямбан Эренчингийн хэл зохиолын хуулинд ажиллаж байхдаа өөрийнхөө бүтээл төрөлөө сууж бичиж байсан энэ ширээ бичгийн машин сандал зэргийг энд тавьсан байна. Мөн тэр цаатлын шидэн хоргонд бол академич Бямбан Эренчингийн эдэлж хэрэгжилжсэн эд зүйл, бүс, үзэг, мөн өөрийнх нь гарын тийз зэргийг дэлгэн тавьсан байна. Мөн 1940-од оны үед авсан Алтан гац одонгийн бас тэнд тавьсан байгаа.